Улсын хурлын сонгуулийн 27 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Дондог Доржийн Эрдэнэбат сонгуулийн сурталчилгааны хугацаанд Сэлэнгэ аймгийн малчид тариаланч үйлдвэрлэгч нартай уулзаж эх 4 жилд сум орон нутгаа хөгжүүлэхэд ард иргэдтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлого хуваалцаж халуун дотны яриа өрнүүллээ. Сэлэнгэ аймаг ирээдүйд аж үйлдвэрийн хот болон хөгжих учраас энэ нутгийн ард түмэн аж үйлдвэрийн сайдаа дэмжинэ гэдэгтээ сэтгэл шуургаджээ. Энэ үйлдвэрийг аж үйлдвэрийн хот болгоно гэдэг тул би одоо тунх баяртай. Бидний хүүхдүүдийн хувь заяаг энэ хүмүүс бол зөө авчих чадвартай гэж үзэж байгаа. Тийм учраас бид нарыг 100% дэмжинэ гэж үзсэн. Аж үйлдвэрийн сайд Эрдэнэтийг дэмжицгээе. 100% дэмжиж штэ. Эрдэнэтийн гишүүнийг одоо ажилд нь бүр өндөрөөс өндөр амжилт хүсье. Дондог Доржийн Эрдэнэбат бол энэ амжилтыг үзүүлэх гэнэ. Цуугаас дээш хөл гэж байдаг бол тэгж дэмжээр аншиг бодлоо. Зарим хоёр гараар иргэдэг чиглэл болмоор байна. Сайхан Монгол үзэлтэй, сайхан Монгол эр хүн байна гэдгийг бид бүхэнд харууллаа. Энэ хүн л одоо энэ үйлдвэрийг авч явах гол утга санаа агуулсан хүчин төгөлдөр боловсон хүчин мөн байна л гэж ойлгож байна. Хийсэн ч ажилтаа хэлэх хөвгтэй хүн. Цаашдаа чи бол ноочд бид нар тэгэхээр баяртай байна, бас азтай байна л гэж бодож байна. Та өөрчлөлтийг өөрснөөсөө эхлээд та үйлдвэржилт үүдэн чи ирсэн байна шүү. Бүгдөө тэр самдаа болтугай л гэж энийг хүсэж байна. Ийхүү сэлэнгчүүд Дондог Доржийн Эрдэнэбатад итгэл хүлээл гэж ирээдүйд хийж бүтээх ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүслээ. Нэг хүн чинь хорвоог өөрчилж чадна, нэг тарианы үрнээс чингэлхий тижээгдэж чадна, нэг чин сэтгэлээс чин ертөнц ариусан гэгээр нь нэг санаанаас ч эрхэмсэг оршихгүй өөрчлөлт биш болно. Дондог Доржийн Эрдэнэбатыг дэмжсэн шиг дэмжиж самлан өгөөрэй. Сэлэнгэтэн сайхан амьдарцгаая.